Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэж юу? Та үнэхээр тэгэж бодож байна уу? Энэ тухай хамтдаа ярилцъя. Тэрслүү яриа подкаст. За сайн байцгаана уу? Монс өдөр хэвлэлийн газрын Жангар редакцийн зүгээс Тэрслүү яриа подкаст маань эхлэх гэж байна. Энэ удаагийн сэдвээр зурагт ном ба зурагтай ном гэсэн сэдвээр ярилцахаар Жангар редакцийн хамт олон ирсэн байна. За тэгээд зурагт ном, зурагтай ном хоёр ялгаатай юм уу? Ер нь яг юу гэсэн үг юм бэ гэсэн тухай ярилцаад эхлэх үү? За ер нь бол ээж аавуудын хувьд хүүхдтэй ном авч өгдөг тэдний одоо ач холбогдлын тухай төдийлөн бодолцож авдаг юм. Юу гэхээр зэрэг ээж аавууд хүүхдтэй нэгэнт цаг гаргахаар зориод ном хөдөлж авч байгаа тохиолдолд тийм ээ ахиухан их тексттэй аваад уншаад өгвөл одоо тэрний илүү үр дүнтэй байна гэж боддог. Ягаад тэгэхээр зэрэг одоо төдийлөн хүүхдтэйгээ нээлттэй ил тод ингээд альва зүйлсийн тухай ярьж чаддаггүй. Энэ нь бол тэр ярианы гол одоо үтгэр нь тийм ээ ном байдаг. Тэгээд мэдээж одоо ээж аав төдийлөн олон зүйлүүдийг ярих гэхээс илүү уншаад өгчвөл нэгдэж өөрт нь илүү амар байдаг учраас одоо зурагтай номыг илүү сонгож авч байгаа. Тэгэхээр зэрэг одоо асуулт төдийлөн тэр номон дээр эсвэл заримдаа тэр асуултууд нь тэр текст хэлбэрээр зурагтай номонд байж гол нь зурагтай ном гэж яриад байгаа зүйл нь болохоор зэрэг тухайн текстээ агуулгад таарсан зураг чимэглэлтэй байхыг зурагтай ном гэж биелээд байна л тэгэхээр. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү номыг хэлүүтэй сонгодог. Харин хүүхдийн хувьд бол нөгөө зурагт ном нь илүү үр өгөөжтэй байгаа. Ягаад тэгэхээр зэрэг хүүхэд бол одоо албан тийм текст найруулгыг сонсохоос илүүтэй хоёр дэж уншиж чадахгүй учраас тийм ээ бага насны хүүхдийн хувьд бол уншиж чадахгүй унш сурсан байлаа ч гэсэндээ одоо номын бичгийн одоо тэр хэлийг бол олон дахин давтаж уншиж агуулгыг ойлгоно. Юун төрөнд бол тэд нар юуг уншиж чаддаггүй бол зургийг уншиж чаддаг. Тэгэхээр зэрэг зурагт номын ач холбогдол нь бол тэндээ байж идэг. Ээж аав болохоор зэрэг за ер нь зураг одоо хөргөл зурагтай юм чинь те аль нь зурагтай байна гэд их төдийлөн ялгааг нь хардаг. Тэгэхээр зэрэг одоо яг уншиж өгсөн ээж аавуудын хувьд ямар бэрхшээл тулгардаг тухай одоо одноо маань тэгээ бас ялгаатай талын тухай те илүү практиктай ярих байх гэж бодож байна. Миний хувьд одоо бага насны одоо хоёр хүүхэдтэй нэг нь болохоор 6 настай, нэг нь болохоор 5 сартай байгаа. Хүүдээ илүү баг 2 наснаас нь хэлж ном уншиж өгсөн гэх юм уу та. Нэг наснаас нь эхлээд нөгөө зурагт ном ерөнхийдөө зураг харуулад тэгээ баг яг үр дээрээ суулгаад уншиж өгсөн нэг гарантай 2 наснаас илүү эрчимтэй баг өдөр болгоо ажиллаж өгсөн гэхэд болно. Тэгээд ерөнхийдөө хүүхэд миний хувьд болохоор шууд ном сайн хүүхдэд ном унших ёстой гэдэг одоо хандлагаар хандаагүй. Ерөнхийдөө бас хүүхдийнхээ насны онцлогийг одоо судлах одоо хүүхдэд ямар ном хэрэгтэй байдгийг гэдэг дээр илүү судалгаатай хандсан гэхэд болно. Яагаад тэгэхээр тэгж хандсан болохоор харьцангуй бас гайгүй. Хүүхдэд одоо манай хамаатан садан манай ихчж байдаг юм уу? Манай хамаатан садан болохоор яг одоо сая түрүүгийн хэлснээр нэг номонд олон үлгэр багтаасан номыг илүү авч явуулахыг ч юм уу авчгүй илүү зорддог. Яагаад ингэж намайг хэлэхлээр эн чинь ганцхан үлгэртэй юм чинь ингээл дорн уншаал дуусах чинь тэгээд харьцангуй нөгөө үний хувьд ч гэсэн олон үлгэр багтаасан зурагтай ном нь нэг үлгэр багтааснаас харьцангуй юу байдаг л да үнэтэй байдаг л да. Яагаад тэгэхээр тэгтэл яг тухайн агшинда үнэн дээр нь бас одоо юу гэдгийг үнийн зөрүүн дээр нь эн чинь ийм ганцхан үлгэртэй ээжэж ийм үнэтэй тэгсэн хэрнээ яг тэр нь маш хуудас олгонд дэлгэрэнгүй текст нь маш бага байдаг болохоор нэг тийм ач юм дээр одоо юу гэдгийг тэн дээр тулгуурлаад үний харьцуулалт тухайн агшин дээр л эн чинь үнэтэй юм байна шүү дээ эн чинь яах юм гэдэг талаар илүү нэг олон үлгэр багтаасан зураггүй номын сонгохын давмгай гэдэг л та. Тэгээд ач холбогдлын хувьд одоо юу гэдгийг зурагтай номыг хүүхдтэй ингээд уншаад өгөхлөөр зөвхөн тэр нөгөө нэг зургаар текстээр хязгаарлагддаг. Тэгээд би ганцаархнаа нэг уншиж өгдөггүй. Тэр хүүхэд миний хараагүй юмыг тэр зурган дундаас нэг олж харсан. Энэ нь яг ийм далавчтай юм байна гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл би номын одоо болдгоо бороо өгөн чон ба долоо ишиг одоо гэдэг бэрмний хөгжимчд гэдэл ерөнхийдөө нэг үлгэртэй тэгээ бүгдийн зургаар өгүүлсэн тийм номнууд зөндөө байдаг те. Тэр ном тэгтээ нэг хүүхд нөгөө эцэгхийн ташаа ойлгодог нөгөө нэг уншаал өгөөл ерөөсөө дахиж унших юмгүй болчихдог ойлгоод байдаг.
томшоочиг боддог. Яг тийм үнэ томшоочиг боддог өөрийнхөө зүгээс. Тэгтэл хүүхэд бүр илүү дуртай нөгөө дахин уншуулдаг. Тэгээд нөгөө эцэг эхчүүд бас цааргалаад чи өчигдөр уншуулсан байж наадгаа яагаад одоо дахиад уншуулах гэдэг байгаа ингээд нөгөө тэгээ цааргалаад идэг. Яагаад тэгэхээр хүүхэд бүр тэр номоо дахин уншуулад сүүлдээ бүр ингээд нэг харах нэ өөрөө баг ингээд текстийн нөгөө чэйжилтсэн тогтооцсон байдгийн билээ. Ингээ харахнаа шууд өөрөө ганцаархнаа заавал би баг ажиллах шаардлагагүй ганцаархнаа ингээ дэлгээ суудсан нөгөө чэйжилтсэн үгээ ингээ хараад тэгсэн гинэ гэл өөрийнхөө үгээр баяжуулаад бас уншаад сууж идэг. Бас нөгөө ингээ хамт уншихаар одоо юу гэдэг өмнө нь надаар зөндөө уншуулсан байгаа штэ тухайн номоо. Тэгээд би нэг үгийг ингээ зөрүүлээ хэлэхлээр та буруу уншаад байна штэ тэгж хэлдэг үсттэй гэд бас тэгдэг. Одоо юу гэдгийг тэгс одоо аз жаргалтай төгсчээ гэвэл үгүй наа чи амар сайхандаа жаргадъя гэж төгсдөгтэй гэдэг ч юм уу. Бүр ингээ үгийн чэйжилсэн намааг ингээ шүүгтэй. Нэг талаар бол бас яг ингэж чэйжилж штэ тийм ээ. Гэхдээ би түрүүн нэг зурагт номын тухай ярихдаа энэ бол зураг бол одоо тэр 3-4 настай хүүхдийн одоо уншдаг үг юм байна гэж ярьсан шүү дээ. Тэгэхэд текстэн дээр хязгаарлагдмал үгтэй байхад зурган дээр илүү зураач нар маань зурагт номын зураач нар маань илүү анхаардаг байхгүй. Жишээлбэл тэрийг ойлгох одоо агуулгыг ойлгох тань маш олон хүчин зүйлүүдийг детальчлан зурдаг болохоор хүүхэд тэр болгоныг маш удаан хугацаанд хэд дахин давтаж уншдаг араа зурагт ном онцлогтой. Ягаад тэгэхээр тэр агуулгыг бүрэн зохицон ойлгохын тулд зураг нь уншигдэж байна гэсэн. Заримдаа сая одноо хэллээ шүү дээ нөгөө чэйжилсэн байдаг гэдэг. Магадгүй ихэнх ээж аавуудын хувьд бол ингээд дуу шүлэг чэйжлүүлсэн тийм ээ маягаар яадаг бол хүүхд хүлээж авахта тэрийг бүр ингээд агуулгыг бүр сайн ойлгоцсон байна гэсэн үг байхгүй. Үгүй тэгдэггүй шүү дээ. Яагаад гэвэл энэ дээр чинь бүх зургийн хүчин зүйлүүд нөгөө нэг зурагт нь уншицсан өөрөө. Учираас агуулгын дээр бүх нөлөөлж байгаа хүчин зүйлүүд маань ингэж төгсдөг. Гэдэг тэрийг батнууд ойлгоцсон, тогтооцсон байгааг нь л илэрэл. Тэгэхээр зэрэг одоо ялгаа над жоохон харагдаж байгаа үстэй тийм ээ. За олон үлгэртэй, олон агуулга бүхээ их тексттэй ном болвол ээж аав хүүхдэд уншиж өгдөг байх. Тийм ээ. Ингээд оройны нэг тогтмол цагтж байдаг юм уу те. Тийм цаг гаргах маягийн болсон байдаг байна. Бага насны хүүхдүүд. Зурагт ном бол нөгөө хүүхэд маш олон удаа давтаж тэрийг гүнзгий ойлгож. Жишээлбэл би өчигдөр нэг номын тухай ярьжсэн шүү дээ. Одоо зөвхөн одоо ба өнгөрсөн цагуудын тухай бидний мэддэг зурагт ном байгаад байхад одоо гадны номууд яагаад бүр хүн байх тийм ээ зүрх сэтгэлийн тухай энэ одоо психологийн тухай ойлголтуудыг 5-6 настай хүүхдүүдэд ойлгуулад байгаа юм бэ. Манайх бол эртний үрдийн цагт амар сайхандаа жаргахтай гэдэг зүйлүүдээр хийгээд байна. Тэр битгээл бүр манай хүүхдийн зохиолчд гэдэг байгаа хүмүүс бол одоо тухайн нийгмийн өөр давхрахт тийм ээ тэр зүйлээ бүтээж ийсэн өнөөдөр ингээ 2000 оны хүүхдүүд тийм ээ ээж аваад болоод эхэлсэн өөр зүйлүүдийг хүсэж байна. Гэтэл ягаа эднэрт тааруулсан зохиол бичихгүй байгаа юм бэ? Ягаад юм номнууд хийхгүй байгаа юм бэ гэдэг асуудлууд чөтөд хоёр нар ярьсан шүү дээ. Тэ? Зурагнаасаа төсөөлөө баяжуулаад бодоод ярьж байгаа юм шүү дээ. Тийм, ер нь бол бас өөрийнхөө бодлыг илэрхийлж сурахад одоо юу гэдгийг нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэр зурган дээр ингээд харахаар миний одоо текстэн дээр өгүүлээгүй яг өөрөө баяжуулаад энэний одоо тэрний чинь цаана зүгээр нэг уншаад өнгөргөш ард нь зөндөө яриа болдог байхгүй юу? Номоо уншаад таажлаа одоо зурган дээр нь тулгуурласан одоо энэ чоныг ингэж дүрсэлсэн байна. Энэ одоо юу гэдгийг бэрэмний хөгжимчдэр энэ нь яагаад энэ яг ингээ эвдээ дөрөв амтэн шиг бүгд дээрээ гараа зогссон биш дээ гэдэг ч юм уу. Ард нь маш их нөгөө нэг хүүхдтэйгээ харилцаа яриа өргөндөг. Тэгээд энэ нь заавал нөгөө эцэг эхчүүд бидэнд хүүхдтэйгээ багаас нь ярилц гээл одоо ярилцах хэрэгтэй гэдэг боловч одоо эцэг эхчүүд ч гэсэн яаж ярилцах одоо юугаа олдггүй штэ. Зүгээр л ийм өдөрт нэг ном уншиж өгөөд хамтдаа ном уншаад ингэснээр бас багаас нь нээлттэй одоо хүүхдтэйгээ нээлттэй харилцах юм бас нэг суурин болох юм болов гэж хардаг. Тэгээд зурагт нөгөө дандаа тексттэй ном унших хөлөөр нөгөө хүүхдийг бүр залхаачих юм шиг санагдаг. Хүүхэд өөрөө ингээд нөгөө нэг ерөөсөө оролцоогүй болоод ирэхлээр жоохон сонирхгүй альсэл өөр юм хийгээд нэг босоо явцдаг байхгүй. Тэнгүүд чамд би ном уншиж өгч штэ алуу чи хажууд суугаад ном сонс гэдэг ч юм уу нөгөө бүр ингээ хөвчлөх маягтай хүүхдийн бүр идэвхтэй үйл ажиллагаа шууд орж байгаа юм шүү дээ. Ингээд хараад хоёулаа юм оролцоотой байвал хүүхдэд илүү сонирхолтой шимтэж унших юм байна гэж харсан. Эцэг эхчүүд хийдэж штэ. Манай хүүхд өсвөр насных те хүүхдээ ном уншуул сургамаар байна. Ингээл утсанс салахгүй байна гэл те. Байнга тийм асуудаг байхгүй юу? Гэтэл хүүхд чинь өөрөө нөгөө нэг би хүртэл ном уншиж сурсан хизээ ихээр яг ингээд өсөж сурж байгаа үедээ л
бас ингээл ном дуртаал явцсан байсан байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ер нь хүн ном унших сэтэл нь дадлан хөвчлэн тийм бага наснд нь сууд юм лөө гэж боддог. Тэгэхээр эцэгчүүд гинт нэг багт нэг үлгэрэн тэр уншиж өгөхгүй тийм байж байгаа л ингээл өсвөр наснд гараал бүх юм ингээд баг ингээд төлөвшсөн байх үед нь гинт заа чи ном унш гээд бахан ном авч өгөөч юм уу. Гэтэл нөгөө хүүхд нь аль хэдийн нөгөө өөр тийш ингээд яваад гисэн байдаг. Нэг тийм асуудал бас байдаг юм шиг санагдаад байгаа. Тэгээд бас миний ойлгож байгаагаар зурагт ном нь болохоор хүүхдтэй эцэг хоёрын хооронд нь тийм амьд харилцаа үүсгэж чаддаг тий. Илүү хүүхдэд чиглэсэн байдаг юм лөө. Харин зурагтай ном болохоор тийм харилцаа үүсгэж арай чадахгүй. Тийм үүрэг гүйцэтгэж чаддгүй юм шиг санагдав. Гэтэ эн чинь нөгөө нэг бас ээж аваадын хувьд бол төдийл ялгаж эхлэх байгаа байхгүй юу? Тийм тий. Адилхан зурагтай байна. Гэхдээ тэр дундаа хөөрхөн зурагтай байвал илүү одоо хүүхдийн номоо гэсэн хандлагууд бий. Бид нар бол одоо дараагийнх дээр бол илүү хөөрхөн зургийн тухай ярих байх дараагийн подкастн дээр тийм ээ. Гэхдээ яг тэрийг өнөөдрийн сэдвээр төр орхичоод ер нь тэгээд зугаат суулгах маягтайгаар саатуулах маягтайгаар ээж аваад ихэнхдээ хандаад байгаа. Жишээлбэл тэр үтгэл одоо цэцэрлэг тэгж хандж байгаа. Нууг хэлэхэд бол жишээлбэл одоо бяцхан цох гэдэг юм уу нэг ийм сэтгүүлүүд нэлээд хэдэн сэтгүүлүүдийг би бол харж ирсэн цэцэрлэгүүдээр яваад тийм ээ. Яадгүй хэр зөв бяцхан цох дээр маш их олон агуулгууд сар ажиллах агуулга штэ. Ингээд өгчөж байгаа. Тэгэд хүүхдүүдэд сэтгүүл хэрэгтэй үнэ. Гэтэ олон агуулга хүүхдээ одоо ингээд ийм өргөндөг энэ өрөмний өч шиг энэ насан дээр ч юм штэ. Бүх юм дээр ажиллах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр хүүхдтэй нэг ном аваад өгчвөл тэр заавал дуустал нь хэрглэж ээж тэр бол одоо өөрийгөө тэрийг бол ингээ хэрглэж ажиллаж дууслаа гэсэн үг шүү дээ. Гэтэл олон агуулга бүхий сэтгүүл 2 хоног дотор ажиллана гэдэг хүүхдэд боломжгүй. Энэ бол одоо нөгөө цэцэрлэгийн саатуулах хэрэгсэл маягийн доо тийм ээ. Нуна боловсрол систем л нэг асуудал. Ингээд маш хурдан ажилладаг хэсгийг ингээд яарад ингээ хууц эргүүлэх яарч. За минийх энийг агаас бодчих гээс ингээ сараачаал дараагийн хууцыг эргүүлээ. Энийг уншаадаг гэдэг ингээд маш хурдан ингээд бүрэн гүйцэд одоо хоол шингээхгүйгээр эд залгичж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үлдэж байгаа өгөөж юу байх вэ? Гэтэл нэг зурагтай ном магадгүй би бол тоо хэлэхэд бол 6 сар үргэлжилдэг нэг зурагт ном. Тэр 6 сарын хугацаанд 100 гаруй уншина. Хүүхэд. Тэгээд тэр насан туршид нь одоо бид нэр ярьдаг штэ. Одоо баг биднээс жоохон томчууд гэсэн ярьдаг. Би одоо багтаа өвөө эмээгийн аав ээжийн маань уншиж өгсөн үлгэр одоо хэрнэ гэдэг одоо 50 60 гарцсан хүмүүс ярьж идэх байхгүй. Яагаад гэвэл хүүхдтэй үр бүтээлтэй цаг гаргасан учраас тэр зүйл маань тогтогдож үлдсэн биш тогтогдож тийм ээ. Тэгэх юм бол нөгөө одоо зурагтай ном болвол одоо бид нар багада Буратын ном уншиж байсан гэдэг шиг тийм ээ. Яг зургууд нь үнэхээр гоё шүү. Үүлэн бар үнэхээр гоё шүү гэд хүүхдүүдтэй үүлэн бар авч өгдөг. Яг л энтэй яг адилхан л зүйл л те. Гэтэ нийгэм өөрчлөгдөөд нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөхөөр тэрийг дагаад зурагт номод бас өөрчлөгдөх ёстой л. Энд дээр яаж таних вэ? Одоо нэг зурагт номыг 6 сар ажиллана гэж байгаа шүү дээ. Тэр номыг тэгвэл сайн зурагт номыг яаж таньж авах вэ? Ер нь бол юугээр одоо мүлжүүртэй ном гэсэн үг шүү дээ. 6 сар мүлжөө хүүхдээ ингээд өсөөлөө бодоод бүр ингээд ургуулад хамгийн сайн шүүгч нь хүүхдээ өөрөө л байдаг юм шиг гэдэг шүү дээ. Эцэгчүүд одоо нөгөө яг өөрийнхөө уншижсэн номыг аваад өгчдөг шүү дээ. Тэнгүү тэр нь хүүхдэнд таалагдахгүй байгаа эсхийг эцэгчүүд үгүй яаж мэдхий? Энэ хүүхдүүд ч айгүй шудраг шүү дээ. Энэ л аль цаг үед л тийм байдаг үстэй нэг хаана уцхан байна гэдэл андарсны тийм ээ. Гөө гримийн үлгэр дээр тэгдэг тийм ээ. Тэгвэл номын дэлгүүр оронгууд хүүхд баг байдгүй шүү. Дандаа эцэгчүүд нь өөрсдөө ном аваад шүү. Тийм мэдээж энэ нэг амар гэсэн юм шиг байгаа. Тэгээ ном авч өгөх хүмүүс ч өөсөө аав ээж нар. Гэтэл аав ээж нар нь өөрөд нь байнга хүүхдэд дагуулад номын дэлгүүр нэг явах боломж бас цаг зав байдаггүй юм шиг байгаа. Тийм. Гэхдээ цаг заваас гадна бас нөгөө нэг мэдхгүй байгаа гэдэг хандлага байгаа байхгүй. Гэхдээ зурагт ном бүгд л одоо хэрэгтэй. Гэхдээ яг нөгөө хүүхдийн насны онцлог тохируулаад л сонгох зүйтэй юм шиг байгаа. Одоо жишээлбэл зурагт номыг ерөнхийдөө одоо би хүү дээрээ жишээлээд ярихад 2-оос 1-5 хүртлээр ер нь бол зурагт ном дээр давамгайлаад 5 нас хүрэхээр нь би дэлгүүр дагуулж ордог болсон л да илүү тухтай одоо бас их дэлгүүр энтер гэл ерөнхийдөө номын дэлгүүрүүд ийм хүүхдийн боломжтой. Тэгэхдээ хүүхэд яг гоо ингээд номын дэлгүүр дагуулад орохоор олон номд ингээд төөрөлтөд тэгдэг юм байлаа. Сонголт нь нөлөөлөхийн тулд эцэг ихч би бүр ингээд төөрөд тэрийг чавмаар санагдаад нэгч тэрийг барьжгүйгээд өөрөө бүр ингээд харагдаад байгаа байхгүй. Тэнгүүт нь ингээд өөрөө 2 ном барьчаад за чи алийг авахыг гингүүт нөгөө хүчин арай нэг тайвшуул за энийг авъя гэж шууд сонгох маягтай болж байгаа. Тэгэхээр яг хуу тийм дадал суулгахын тулд сардаа нэг юм уу 2 бүр амжтгүй хамаа гэхэд 2 сардаа нэг тийм
ном сонгуулгаад зүгээр л юм байлээ. Тэгээд зурагтай номын тухайд нэг 5 6 нас хүрээд ирсэн чинь сонгоод ингээд их тексттэй одоо текст нь их зураг нь нэг одоо бага хувийг эзлээд ирэхлээр уншаад өглөөр бүр том хэмжээний үргэлжилсэн одоо өгүүлэгч юм уншаад өглөөр хүүхэд уншаад гэхдээ би тэр үлгэрийн нөгөө дуусахгүйгээр за өнөөдөр ингээ болсон маргааш үргэлжлэн уншаад үгэнгүүт нөгөө хүүхд чинь бас төсөөлөд одоо нөгөө гаргүй охин гэдэг үлгэрийг уншиж өгсөн чинь одоо тэр охин яах бол одоо гарын тэгээд нэр үнэхээр гаргүй болчихж байгаа юм уу яах бол гэд өөрөө ингээ төсөөлөд идэг юм билээ. Тэгэхээр үргэлж зурагт номын яг зүгээр тохирсон насанд нь л уншиж өгөх гэдэг нь чухал юм байлээ. Гэхдээ юу штэ одоо насан турш хүн ч гэсэн хүүхэлдэйн кино үзэх дуртай байдаг штэ тий. Зурагтай одоо бас ном өчтөр жил би нэг нүхгээд зурагтай ном харсан байхгүй юу. Тийм хүүхд ингээ мэдрэмжээ таньж өөрөө хоосон орон зайг янз бүрийн юмар ингээ таньж мэдээ дүүрэх гээд оролдоод байгаа хүүхдийн тухай одоо тийм хүүхдийн зурагт ном байхгүй. Чи надад бүр ингээд насан туршсан хүмүүсээ таалагдж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт заавал ингээд за 5 хүртэлэн зурагт ном чи үзгэнгүүтээ 6-аас дээш сургуульд оронгууд нь шууд ийм баахан тексттэй ном тулах нь бас өөрөө зөв байж болох юм уу? 5 дахь ангич байсан, 3 дахь ангич байсан гэсэн зурагтай ном бас хажуугаар нь уншуулж явах хэрэгтэй юм уу? Юу нь яах хэрэгтэй? Жишээ нь Кимико гэдэг Японы багш Японд ч юм уу жишээ ингээ явахдаа номын дэлгүүр төрүүлж ороод хамгийн түрүүнд зурагтай ном авдаг гэдэг тухай ярьж ирсэн. Манай найз бас тэгж ярьж лээ. Би одоо ингээ гадагшаа явахдаа хамгийн түрүүнд дэлгүүр орохдоо бол зурагт ном авдаг гэд. Ягаад тэгэхээр тэр зөвхөн хүүхдэд хэрэглээ бас биш байдаг юм аа. Өөрөө соёлын болоод маш тодорхой ойлголттой тексттэй бүх зүйлийг зургаар илэрхийлсэн ийм хийгддэг учраас зөвхөн бас яг тийм насан зориулагдсан, тодорхой насан зориулагдсан бас биш. Гэхдээ дидактикийн үед тэр яаж бүтээгдсэн бэ гэдгээс бас шалтгаалж байгаа. Жишээлбэл өнгөний тухай насанд нь одоо таарсан дидактик шүү дээ. Өнгөийг яаж таниулах ёстой вэ? Тийм ээ. Эсвэл та хайрын мэдрэмжүүд гэдэг юм уу те. Энийг тухайн 6-аас өмнө яаж танилцуулах вэ? Таниулах вэ гэдэг бол зайлшгүй насны шаардлагатай бүтээгдэнэ. Зурагт ном хэрэг зэрэг за энд өнгөний тухай юм чинь ингээд 30 хүрчээд тэр номыг авах бас утгагүй шүү дээ. Мэдээж тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол айгүй тийм өргөн царвуутай ийм төрөл шүү дээ зурагт номын хувьд. Ерөнхийдөө бага насны хүүхдэд ном уншиж өгөх нь үлгэр гээл бас нэг хандлага байгаад байдаг шүү дээ. Үлгэр л уншиж өгөхтэй өөр гэдэг бүр нэг тийм тогтсон суудсан. Манай тийм үлгэр л. Тий. Тэгтэл номын дэлгүүрүүдэд ч юм уу одоо ерөнхийдөө ном бүтээж байгаа хүмүүс бас харьцангуй одоо яг мэдрэмжийн тухай ном гэдэг ч юм уу гаргадаг. Бас энийг нь бид нар яаж хэрэглэл би одоо бас хүүхдтэй яаж уншиж өгдөг вэ гэхээр хүүхдний 3 нас хүрэхэд ирэхээрээ 4 нас яагаад гэж ирдэ штэ. Тэр үнд нь тохирсон бас нэг яагаад цувралгээ бас ном байдаг. Бас одоо юу гэдгийг бид нар нөгөө нэг хүүхдтэй арзетиктэй оролдож болохгүй, пледиктэй оролдож болохгүй гэл болохгүй гэд яагаад учрыг тайлбарлаж өгдөггүй. Тэрний оронд яг нэг тийм гал санаагч гэл нэг хөөхөнд номыг ингээд тэр хүүхдийн тухай ингээд яриад өгчхөөр тэр арзетикээс өөрөө нөгөө нэг болгоомжлдог болдгийм билээ. Тэр номоор дамжуулж заавал үлгэрийн ном биш. Тэр нөгөө манай хүүхдэд ямар бишгээл тулгараад байна гэдгийг ч юм. Одоо би хүүхдтэй энэ заавал ингээл арзетик руу очиж оролдоод плетикний нөгөө нэг 100-ны нэг мушгаал өөрөө мэдхгүй учраас тэгээд байгаа учраас тэр номоор дамжуулаад танилцуулчвал илүү одоо ойлгох юм билээ. Байн болохгүй шүү наадах чи болохгүй гаал гардгийн чи түлэгдэн өста тэр хаалхны оронд гар редакцаас гаргасан номууд ерөнхийдөө эднийхээс гаргадаг номууд нь дандаа нөгөө нэг юу гэдгийг нас аль улсын зохиолч манах зургийн яг Монгол хүнд тохирсон. Жишээл бас цэцэрлэг гэдэг ном байгаа байхгүй хүүхдэд одоо цэцэрлэгт ороод ийм байдаг шүү гэд нөгөө цэцэрлэгийн доторх агуулгын тайлбарлаад өгчхөөр арай хүүхэд нөгөө нэг цэцэрлэг торохтой бэлтгэгдсэн байдаг юм байна гэдгийг бас олж харсан. Тий яг үнэ. Тэгээ бас нэг танахаас гаргасан нөгөө сэгсгэр уурчир нөгөө гээд нэг тийм мэдрэмжийн тийм номнууд байсан ш. Тэд нар ч бас ингээд текст бараг байхгүй зүгээр зурагтай тэгээд эцэг баяжуулаад ярихлаар нөгөө үсээс хамнуулдаггүй дургу хүүхдэд яг тэр нэг сэгсгэрийн уншаад өнгөт ер нь бол өөр болдгийм байлээ. Яг ингээд эцэг ч заавал нөгөө нэг үсээс хамнуулах
одоо юу гэдэг тэр өөрөө самаа бариад ирдэг ч юм уу аль эсвэл бүр тэгдэггүй маа гэхэд арай нэг цааргадаад уйлаад илдэхгүй болдог ч гэдэг юм уу. Зүгээр нэг үлгэрийн ном уншиг гэхээсээ илүү энэгээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр зүгээр л үлгэр унших гэхээсээ илүү хүүхд чинь ямар бэрхшээл тулгарч ийн ямар одоо насны одоо тийм онцлогууд тийм зан илүү тодорч гарч ийн одоо зарим хүүхд их зөрүүдлээд идэв штэ тий зөрүүдлээ тэрнээр нь тодорлоод номоор дамжуулж болох бол илүү үр дүнтэй юм байлээ л гэдэг санаа. Номоор дамжуулна гэдэг чинь хүүхдтэйгээ шууд харилцах одоо холбоос болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Энэ номыг хоёлаа уншия гэд хоорондоо нэрээ би ууртай байгаа мэдрэмжээ өөртний хүүхдтэй хэлж өглөө. Хүүхэд өөрөө надад өөрийнхөө тэр асуудлыг тайлбарлаж өглөө. Ингэж нэгдлийн гүр болж өгч байгаа. Тийм байна тий. Ном аваад өчлөө. За чи уурын тухай унш гэд ингээд тавьчвал одоо тэр хэрэгжихгүй байхгүй. Тийм, ер нь бол хамтын ажиллагаа хамтран л гэсэн үг. Ерөөсө хамтдаа уншаал, хамтдаа ярилцаал өдрөө болгоно. Ер нь тэгээ дадал болчт юм байлээ. Тэгээд 6-аас түрүү нөгөө номын юу 6 сар үргэлжилдэг гэд тэгсэн штэ. Одоо хүний бие гэд номын талаар ингээд хүний бие ингээд эрхтнүүд энийн тэгднүүд гэдэм байх, энэ нь хамар гэдэм байх гэд яг ном дээр бол ярилцаад өнгөрч байгаа. Дараа нь ингээд зөвл ном гэхгүйгээр хоёлаа эргэтэн хэлж тоглох уу, эргэтний нэр хэлж тоглох уу гэд тэнгүүд ингээд мэддэг эрхтнүүдэд хэлэнгүүт одоо юу гэдэг нэг тоглоомд хожигдох гээд штэ. Тэнгүүт нөгөө ном дээрээс хоёлаа хамт үзье гэд энийн юу гэдэг гэд хүүхэд бүр өөрөө ингээд сайн орчлаа. Эцэг эхчүүд өөрөө л сайн одоо юу гэдэг хүүхдийнхээ онцлог тэр интригс өөрөө судлаад энэ мэдлэгтэй болох хэрэгтэй юм болов гэж боддгийг штэ энэ дээр. Тэгээд мэдрэмжийн цуврал гэдээ бас нэг ном байдсан шүү дээ тий. Тэгээ манай редакцч тэгээдсэн. Хүүхдүүд чинь 2-3 настай хүүхдүүд чинь өнөөдөр чи ямар байсан гэвэл гоё байсан эсвэл муухай байсан тий. Ингэж л хэлдэг шүү дээ. Чиний маш олон мэдрэмжүүд байгаа. Ууртай, гомдсон гэх мэтчлэн. Харин хүүхдээ тэр нэг уншуулсан байна л да. Тэгсэн чинь ингээд сүулдэ би өнөөдөр улаан байна гэдэг. Яагаад тэгж байгаа юм бэхээр нэг уур гэдэг номны хавц нь улаангүй тий. Тэгээ хамгийн хөвчлэнээс ууртай гэж хэлж чадахгүй учраас улаан байна гэд. Тэгээ өнөөдөр би хайртай байна гэд тий. Хайрын тухай мэдрэмжээ ингээд яг илэрхийлж сурдаг юм шиг байна. Тэгж хэлжсэн. Одоо нөгөө эцэг эхчүүд номын дэлгүүрт оронгуудаа нөгөө өөрийнхөө хүүхдтэй биш өөртөө зориулаад ном авчдаг гэсэн үг сонсч байсан байхгүй юу? Нөгөө ингээл номын дэлгүүрээр оронгуудаа л ингээл баахан гоё номнууд зургтай номнууд харангуутаа л худалдагчаас нь бол одоо ер нь бол дэлхий дээр ямар ном уншиж гэн шинээр ном ямар гарсан байна энэ зургтай ном чи ийм хэрэгтэй юм гэж сонирхож явж ангуудаа үүлэн борно штэ гэл аваад гачдаг гинэ. Одоо тэгэхээр чи нөгөө тухайн хүүхдтэй биш өөртөө зориулаад ном аваад байгаа байхгүй юу? Тэр болохоор баг нөгөө ухаангүйгээр үлдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яг тэр эцэг эхчүүдэд одоо яг тэр сонголтын яаж одоо тэрийг ойлгох хэвтэй одоо ном хийж бүтээж байгаа хүмүүс нь би бол жишээл мэдэхгүй би бол харж байгаа за би энийг чинь жоохон бахта уншижсэн шүү гэж аваад өгч. Тий угаасаа манай ханы донд угаасаа тийм ойлголт байгаа л да. Одоо энэ манай подкастын зорилго маань хүртэл яг юм байгаа шүү дээ. Хүмүүст тий олон нийтэд хүүхдийн зурагт ном хүүхдийн талаар одоо энэ хүүхдийн номын талаар юу яаж сонгох хэвтэй бэ? Хүүхдийн ном гэж юу юм бэ гэдэг энэ талаар л бас мэдээлэл өгөх гээд олон талаас нь ярилцж байгаа. Тэнгүүдээ одоо за социализмын үед бүтээгдсэн ч юм уу хүүхдийн зохиолыг одоо орчин үе одоо 21-р зууны хүүхэд уншаад ойлгохгүй байгаа байхгүй юу? Яг өдөөний малчин хурагчин хүүгийн тухай үлгэрийг уншаад ч юм уу тэр зохиолыг уншаад ойлгохгүй байгааг яах вэ? Ер нь тэрийг одоо яаж тэр одоо нэг ингээд те нэг iPad-аар тоглодог те цэцэрлэгтэй явдаг нэг ч удаа баг жилд нэг удаа 100 хөдөө явдаг хүүхдүүдэд зориулсан номыг яаж сонгож За энэ ойлгохгүй гэдэг бол их өөр тийшээ яриа болчих واخ. Энэ одоо мэдээж олон дахин тайлбарлаад өгвөл тэр ойлгогдно л доо мэдээж танихгүй зүйлүүдийн тухай бол хүүхд маш удаа ойлгоно. Онцлогоосоо насны онцлогоос тийм ээ би. Гэхдээ агуулгын хувьд гэдэг зүйлээс сайн ярих юм бол энэ одоо нэг нь хоёр өөр нийгэм бид нар шилжсэн байгаа. Бид нар бол багтаа одоо илүү тийм дуу шүлэг байл хурах шигний тухай дуу шүлэг байл биднэрт илүү амьдралтай минь ойрхон байлаа. Одоо хүүхдүүдэд тэрийг тайлбарлаж үзэх амьдралаас арай жоохон хол. Гэхдээ бас илүү энэ нийгмийн хурд шалтгаална шүү дээ тийм ээ. Өгжингүй юмгээ маш хурдтай мэдээлэл авах. Учираас гэтэл одоо тэрийг хэрэгтэй мэдээлэл гэж бид нэр ээж авууд нь бодох юм уу? Илүү өөр юм таниулахыг тийм ээ. Илүү ээж авах хэрэгтэй гэж бодох юм уу гэдгээс шалтгаалах.
Шин тэгвэл зурагтай номын зохиолч нар гарч ирж байна уу Монголд? Шин зурагтай ном гарч байна уу? Ер нь бол харьцангуй зурагт номууд гарч байгаа. Ер нь бол хэсэг бол хүүхдийн номууд бол бүр баг хүүхдийн ном гэж баг байхгүй шахав болчихсон үе байлаа шүү дээ, тийм ээ. Би л одоо 2000 оны эхэнд бол хүүхдийн зурагт номд дийлэн их биш. Тэгээд яг хуучин одоо зохиолуудаар зурагтай болгоод хийсэн номнууд ихэвчлэн байсан. Энэ зурагтай болгоод чимэглэл зурагтай одоо зохиолуудыг хийсэн байсан бол одоо бол харьцангуй ээж аауд мань тэр одоо зурагт номонд илүү дуртай болсон. Ягаад гэвэл тэрний зүвийг мэддэг болсон байна, тийм ээ. Насны онцлогтод тааруулж шүү дээ хүүхдийнхаа. Тэгээд одоо л дэлгүүрт ороод харахад бол зурагт номууд зөндөө олон болсон. А гэхдээ дахиад нэг маш хурдан урагшлах хэрэгцээ бол байгаа. Тэгээд хүүхдийн зохиолч нар ч юм болохоор зэрэг хүүхдээ мэдрахгүйгээр дурсамж руугаа илүү өнгийгөөд зохиол бичээд байна уу даа л гэж хараад байгаа. Нийгмийн орчин үеийн хүүхдүүдийн мэдэх танихгүйгээр тий. Манай хүүхэд цонхороо харчаад би нүг машинаа ингээд харчаад зовхгүй гадаа. Тэгсэн чинь хуруугаараа ингээд томруулаад цонхыг энэ нөгөө энэ одоо гар утастай ажилласан ба шүү дээ, тийм ээ. Ингээд дэлгэцийг инхээр зэрэг томордог. Томорно гэдэг айл. Ингээд хэлсэн байх. Тэгэхээр зэрэг бол эн чинь одоо шал өөр зүйл ингээд өөр болсон бооц тий. Биднэрт юу юм тийм. Цонхог ингээд томруулах. Зөөмлөд харагч тий. Тэгээс нэг эцэгчүүд тэгээд юм л шүү дээ. IQ-г нь хөгжүүлэх ном авъя гэдэг байсан. Нэг хэсэг амар тэгдэг тийм хандлага байсан шиг байна. Тэгсэн чинь харин сая хараадсан чинь хүүхдийн номын групп дээр зарим ээжүүд ер нь EQ те хүний хүүхдүүдийн дотоод мэдрэмжийг хөгжүүлэх ном юу вэ? Ямар ном байна гэдэг. Тэр ойлгож эхэлж байгаа юм шиг санагдаад байдیں۔ IQ-г бол одоо ч нэг баруун зүүн тарих те олон орны туг талбай цээжлүүлэх гэдэг юм уу ингээд ээж аваад нэг талаар бол маш хурдан ухаантай хүн болгочих гээд. Гэтэл бас хүн болгохоос өмнө одоо программаа айгүй хурдан суулгах гээд нь шүү дээ. Хүүхдийн нөгөө нэг төрлөх мэдрэмж гэдэг байгаа штэ. Тэрийг бид нар нөгөө ерөнхийдөө цаанаасаа өгцөө өгдөл тэрийг бүр ингээд нөгөө ургуулад одоо юу гэдэг дэмжээд тэр нөгөө одоо яриад байгаа тэр IQ мэдрэмжийг хөгжүүлэхээс илүү дандаа ингээд нөгөө гаднаас тэр IQ-ийг хөгжүүлэх тийг ингээл нөгөө баахан гаднаас одоо юу гэдэг юм хийлэх гэж ухаантай болох гэдэг нь тэр өөрийнх нь өгөгдлийг нь бас дардаг юм шиг санагддаг. Яг нэг цаанаас тийм нэг хүүхэд байх хэвээр насын баг хүүхэд биш юм шиг өнгөрөх гэдэг үгтэй тий. За тэгээд би бас нэг юм хэлэх гэсэн. Нэг гадны зурагт номнуудыг бас нэлээд харсан юм л да. Тэгсэн чинь юу вэ? Бүр өхлийн талаар тий. Нэг нас барагстыг ингээ үдж явуулах талаар. Энэ бол маш том сэдв байгаас тий. Хүүхдийн зохиол гэхээс баг том маш том сонгодог зохиол дээр гардаг сэдв. Маш том орчхон тухай том сэдв байтлын нэг хүүхдийн зурагт ном болго гаргацсан байгаа байхгүй юу? Яг хүүхдэд ойлгомжтой тийм үнэхээр тийм гоё байдлаар. Тийм болохоор бас зурагт ном нөгөө ганцхан хүүхдүүд сонирхдаггүй том хүмүүс сонирхдаг гэдэг нь бас эндээс харагдаж байгаа юм шиг лээ. Маш том асуудал байна. Тэр тэргүй нөгөө одоо чинь хүүхэд яаж одоо хоорондоо ингээд шууд ярилцчих болохооргүй сэдвүүд байна шүү дээ, тийм ээ. Одоо эсвэл худлаалаад чамайг одоо шувуу зүүж ирсэн гэдэг юм уу те. Тэр төлбөр бас сайхан басны тухай номч бас байна. Юу гэдэг хоорондоо шууд харилцаж чадахгүй заавал нэг тэр дунд гүүр байх хэрэгтэй. Бас үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тийм номнууд бас олон тэр өхлийн тухай тэр ном бол бас их гоё ном байдаг. Ямар ч насны хүн ойлгож болохоор. Тий, эндээс өхлийн тухай ном байдаг гэхээр бид нар нөгөө хүүхэд гэж хараад нөгөө мэдчих юу гэдэг болоогүй энийг өхлийн тухай чи одоо мэдэх болоогүй гэдэг ч юм уу өөр зөндөө хүүхдийн асуултууд байдаг штэ бид нар нөгөө чаашин төлөх ерөөсөө нэг нуух маягтай тэгтэл хүүхэд өөрөө сонирхоод байдаг тэрийг нэгэл насанд нь тохируулаад хилээд байх нь зүйтэй юм шиг байгаа номоор дамжуулаад номоор дамжуул нь яг л үнэлдэ шууд нөгөө харилцаа үүсгэхэд нэлийн бэрх байдаг одоо юу гэдгийг өхлийн талаар ярилцъя гэдгээд амар хүүхдтэйг яалтаа шилүү хоёлаа нэг энэ номыг хамтдаа суугаад үзье гингүүд цааш нь одоо үзсний дараа яриа өрнөөд тэргээр дамжуулаад одоо юу гэдгийг тэр өхлийн талаар гэдэг ч юм уу хүүхэд маань одоо жоохон ойлголттой болж ах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо нэг текст ихтэй номдор төдийлөн уншиж өгчөөд нөгөө зүйлийн талаар хоорондоо ярилцах бол арай хязгаарлагдмал болоод эхэлж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол жоохон текст ихтэй зургаттай ном болвол
насны хувьд жоохон дээшээ ингээд яваад өгдөг. Сургуулийн насны хүүхдүүд Хүүхд өөрөө өөрөө илүү өөрчлөлттэй. бодох те тэр агуулгын тухай бодох юм орон цаг өгöd байгаа юм л да. А нөгөө зургт ном бол илүү ингээд илгээд ингээд нэгээд өчгсөн. Угаас текст Тэгээд одоо ээж аваад гэсэн тус нэлээд жоохон юм ойлгох дайны болсон болов уу гэж одоо бодож байна. Дан нөгөө нэг зурагт ном ч баг текст тэгээд дан зургаар үйлдэлсэн бас нөгөө нэг дөрвөн уйлрал гэж цуурлаад гэж штэ тэрний одоо үйл хайлтын ном тэн чи ямар ч одоо текст бичвэр авахгүй тэгээд тэгсэн хэрнээ маш их одоо ярих юмтай, үйл юмтай, үйл явдалтай. Тэгэл одоо юу гэдэг нэг муурын тухай хэлгээд нөгөө ч муур одоо жишээлбэл бусдын тахгүй муур хаана явж гин гэдэг ч юм уу гэл гэж хараад дараа нөгөө галын машин өвхөр энтер гээд тэрийг тэр бас нэлээд одоо юу гэдгийг сонирхолтой ном билээ. Бүтэн жилийн турш хүн яадаг вэ гэдэг. Юу чи тэр зохиол дээр чинь баг хагас жилиг тэр зохиол дээр гаргах гэж. Тэгээд тэн дээр ямар ч текст тавиагүйгээр ямар ч үг байхгүй. Тийм үү. Тэгээ одоо нэг шувуу байсан ч дараагийн хуудсан дээр юу хийх вэ? Тэрний дараагийн хуудсан дээр юу хийх вэ? Хоорондоо яаж холбогдох вэ? Жилийн дөрөв үйлрэлттэй яах вэ? Гэх мэтэр бүх зүйл нь уялдаа холбоотойгоор энэ хотын тухай юм дөрөв үйлрэл гэж ном хийчихсэн. Тэр бол хүүхдтэй аягүй сонирхолтой. Цэцэрлэг дээр аваачаад өгөхөд гайхаж үлээж байгаа. Багаараа ингээл би одоо энийг харна, би энийг харна гэл ингээл эргүүлээд хэд дахин эргүүл шаарддаг юм ном болчихдог. Гол нь юм нөгөө суурийг одоо насанд хүрээд амьдралд хүлээ болоход суурин тавьдаг юм шүү тий. Тийм багш. За ингээд манай подкастын маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн удаа Хөөрхөн зургийн тухай. хөөрхөн зургийн талаар тий. За ингээд. За. За баярлалаа.